Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Анализ, засаглал ба зах зээл хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид бодлого тодорхойлогчид болон эдийн засагчид хөгжлийн чиг баримжаатай шийдвэр гаргалтыг хамтдаа хэлэлцэж илүү шийдэл талдаа та бүхэнд одоо хүргэх үүднээс нэвтрүүлгээ 7 редакцтай хамтран та бүхэнд хүргэдэг. За тэгээ энэ удаад бид уул уурхайн салбарт ямар боломж байгаа вэ? Төсвийн орон зайг яаж цаг үеийн шаардлагад нийцүүлж тэлэх боломж байгаа талаар илүү түлхүү ярилцахаар улсын хурлын гишүүн Зол Жаргал, за эдийн засагч төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга энх баяр эдийн засагч нарыг студид ураад байна. Та бүхэнд маш их баярлалаа. Цаг үеийн асуудлаар бидэнтэй бас илүү шийдэл хуваалцахаар хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За тэгэхээр энэ 7 хоногийн гол үйл явдал гэх юм уу? Гол сэдвүүдийг ингээ харахаар мэдээж олон нийтийн зүгээс хамгийн их шаардлага тавьж байгаа нь бол эмч багш нарын цалин нэмэгдүүлэх тухай асуудал байгаа. Яг төсөв хилцэж जैन те олон дахин одоо дараагийн хилцүүлгүүд өрнөж байгаа үед бас ийм боломж юу байгаа вэ гэдэг бодиттой шийдлүүдийг бас ярилцсан зүйтэй. Нөгөө талаас уул уурхайн салбарт маань олон асуудлууд үүсэж байна. За хамгийн сүүлийн байдлаар 5-7 бүлэг ордод за тэр дундаа ухаан удгийг хянан шалгах төр хороо хилцэх тухай асуудлыг хойшлуулах ийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр яагаад энэ хоёр сэдвийг ингэж холбоод байгаагийн гол шалтгаан нь бид нар бас дутаад байгаа төсвийг хаанаас олж болох вэ гэсэн тал дээр илүү ярилцахыг хүссэн юм аа. За тэгээд Зол Жаргал гишүүнээс асуултаа эхлэе гэж бодож байна. За баяргаа бас сайхан жиргсэн байсан. Төрийн өмчийн уурхайг хувьчлах, ер нь хувийн менежмент оруулах нь маш чухал юм аа гэдэг энэ үнцгийг. Тэгэхээр энэ нүүрсний хулгай маш олон далд байгаа нууц, гэрээнүүд гэх мэтчлэн иргэн бидний нүдээр харахад бидний энэ төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг ингэж боомлж одоо тэг хязгаарлаж байгаа ийм асуудлууд байна. Таны хувьд энийг шийдэх гол гарцыг юу гэж харж байна? Төсөв дээр орлого хэрэгтэй байна. Цалин нэмэхээр орлого байхгүй. Орлогыг хаанаас зохицуулах вэ гэдэг одоо бөөн толгойн өвчин болж байна. Төсвийн гол их үүсвэр, орлогын их үүсвэр бол татвар. Татвар хаанаас орж ирэх вэ? Ашигтай ажилласан аж ахуй нэгжээс орж ирнэ. Аж ахуй нэгжүүд ашиггүй, зарлага ихтэй ажиллаад байвал яах вэ? Татвар бага цуглана. Аж ахуй нэгжүүд ашиг ихтэй зарлага багтаа татвар сайн төлөхөнд бол яах вэ? Үр ашигтай хулгай хийдэггүй ажиллах ёстой. Төрийн өмчийн компаниуд, ялангуяа уул уурхайн том компаниуд, за тэгээ эрчим хүчний том компаниуд маш том орлоготой их зүйл эргэлддэг газруудад одоо энэ бид нар хулгай гэж яриад гудамжны тэмцэл хэдэн жил явлаа, нам доторх тэмцэл явлаа, сүүлдээ намын тэмцэл нэг хурлаараа тоглодог боллоо, бүр төрийн өндөрлгүүдээ хүртэл бүгдээр ингээд татаж буулгаад тавьчих эрсдэлтэй зураг хүртэл гарч ирж байгаа. Тэгэхээр тэр нэг талаасаа орлого сайжруулах, нөгөө талаас намаар дамжиж энэ төрийн өмчийн компаниудын эзэн суухын төлөө тэмцдэг. Тэндээс сайхан сэтгэлтэй хүмүүс байлгүй л яах вэ? Зарим нь бол хулгай их гэж ордог. Энэ их адаггүй юмыг цэгцлэхийн тулд улс төрчдөөс төрийн өмчийг холдуулах хэрэгтэй байна. Яг энэ утгаар бол би энэ зэрэгэт санал хэлж байгаа. Хамгийн түрүүнд Эрдэнэс 5-7 компаниг иргэдийн эзэмшдэг хувийг нэмэгдүүлээд 18%-аас нэмэгдүүлж 34% хяналтын багц. Тэгээд тэр төлөөлөл удирдах зөвлөл дээр нээлттэй сонгуульд шалгаруулж явж гүйцэтгэх удирдлагыг томилдог, иргэдийн хяналт ордог, иргэнд эндээс цагаан сараар хишиг хувь горьдлого энтер гэж юм бүлээх биш. Эзнийхээ хувьд хувиа авна. Цуглуулсан мөнгөөрөө тэр станцаа барина ингээд дараагийн хаалхмаар явдаг. Энэ рүү орох нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгэх юм бол эцсийн дүндээ төсвөр орж ирэх орлогч нэмэгдэнэ. Компани засаглал нээлттэй болно. Хулгай буурна. Үнгүүдүүлж тэр сайхан ашигтай компани хүн болгонд шууд далаад тараачна гэсэн үг бол биш. Маш хяналтайгаар эхний ээлжинд 12% нэмж 34 хүргээд дотоодын хөрөнгийн биржээр Монгол улсын иргэдэд тэгээ зарим аж ахуй нэгжүүд хязгаартайгаар ингэж дараа нь алхамар олон улсын бирж орох асуудал ярьж болох байх. Энэ он төсвийн төслийг 33 их найдаар оруулж ирсэн. Яг ингээд зэрэгцээд харьцуулж харахаар одоо жишээлбэл Баярмаа нарын гишүүд харьбины гэрээн дээр 36 их найд орчмын алдагдсан боломж бүхий ийм гэрээ байх одоо хилцээрүүд явсан байх
болзошгүй гэд ингээд зүгээр энгийн нүдээр харахад бүр баг төсвөөс давсан ийм хэмжээний эргэлзээ явж байгаа юм л та. Тэгэхээр одоо дөнгөж бас сүүлийн үеийн мэдээлэлээр Наранбаяр сайд багш нарын цалин 4 сая болгож нэмэгдүүлэх боломжтой, энийг судалнаа, шийднэ гэдээ бас мэдээлэл өгсөн байсан. Та хэрвээ энэ хулгай одоо бодиттой байлаа гэж бодоход бид нар яаж багш нарын цалин нэмэгдүүлэх боломж байсан бол яаж төсвийн орон зай илүү өргөн байх байсан бол та энэ дээр бас саналаа хэлээч. За ер нь чиглэлээр нэлээд олон жил ажиллаж байгаа би сангийн яамнаас эхлээд одоо 30 гаруй жил ажиллаж байна. Олон улсын байгууллагч. Тэгэхээр бидний хардаг зүйл бол нэг бусад улс орнуудтай бид нэг чиглэлд явж байна л гэдэг байхгүй. Би таана явж байгаа те зөв явж байгаа юм буруу явж байгаа харьцуулах хэрэгтэй. За харьцуулах нь жишээлбэл өчигдөрхөн гарсан олон улсын валютын сангийн fiscal monitor гэж сэтгүүл. За тэр сэтгүүл дээр юу вэ гэхээр улс орнуудын төсвийн бодлого төрний харьцуулах үзүүлэлтүүд байна тийм. Тэгэхээр энэ дээр хамгийн гол тэр энэ удаагийн тэр нийтлэл дээр тайлан дээр харуулж байгаа зүйл бол төсвийн оновчтой байдал үр ашигын тухай төсвийн зарцуулалт. Манай гол асуудал бол энэ тэр тооны их байгаа асуудал нь дараагийн асуудал. Тэгэхээр манай төсвийн төлөвлөлт маань дунд хугацаанд холцсон байхгүй. Энийг бид нэр сайн ойлгохгүйгээс болоод хавар эхэлсэн процесс одоо дуусах явж байгаа байхгүй. Төсвийн төлөвлөлт 3 жилээр төлөвлөөд тэр хязгаар дотроо төсвийн ерөнхийлөгчийн засагч нар төсвөө бэлтгэж орж ирээд одоо үндсэндээ тоогоо батлуулах шатнд байхгүй эх оны төсвийг. Гэтэл одоо бид нар яг ингээд бүх асуудлаа шийдэх гэж юм шиг эхнээс нь ингээд задлаад эхлэхээр энэ бол үндсэндээ боломжгүй те цаг хугацаа тулгамдсан. Нэг талд нь ингээд өөрчлөхийн тулд сая их хурл дээр гардаг санал шиг те. Заавал нөгөө талд нь очиж орлогыг зарлага хөндөжээж буцааж макро эдийн засгийн үзүүлэлтэд тэнцвэртэй байдал хангачиж байна. Тэгэхээр ингэхгүй тулд бид нар 10 онд төсвийн дэвтэртэй байдлын тухай хуулийг батлаад дунд хугацааны төсвийн хүрээ гэдэг зүйлийг батлаа 3 жилээр төсвөө хийдэг болсон байхгүй. Тэрний ач холбогдол чинь ийм асуудал үүсэхгүй төлөө ийм том багц асуудлууд цалин тэтгэвэр нийгмийн даатгалтай иргэдэд өгч халамжийн мөнгө энэ бүх асуудлыг шийдэхэд бол дунд хугацаанд харж төлөвлөж байгаа. Ялангуяа хөрөнгө оруулалтын нэр тийм ээ. 1 жил барилга дуусахгүй тэрийг 3-4 жил үргэлжлүүлээд энэ объектыг дуусгах хэрэгтэй гэдэг ч юм. Тэгэхээр яг одоо тулгамдсан асуудалтай бид нар гал унтрах байдлаар хандаж болохгүй. Хамгийн гол. Одоо бол нэгэн өргөн барьсан төсөө учраас улсын их хурл өөрөө энийг яаж батлах нь бүр эрхээ асуудал. Гэхдээ хандлагын хувьд арга зүйн хувьд бол яг энэ өргөн барьсан тоон дээр ингээд дахин засвар их нь бол туйлын буруу. Тэгэхээр энэ бүх саналуудыг бид нар хавар ярьсан байхгүй яриаг биш. Хаврын чуулганаар бид нар 5-6 сар хаврын чуулган дээр зөндөө ярьсан байхгүй. Тэгэхээр арга зүйн бол бид нар ингэж жил болгон намар ярьж болохгүй. Энийг бол хаврын чуулганаар ярих хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр одоо 4 сая болох ямар ч орон зай байхгүй гэсэн үг. За нэгэнт өргөн барьсан учраас би сая хэллээ тийм. Үндсэн хуулиар парламент шийдэх ёстой. Нэгэнт одоо саналыг шийдэе гэж байгаа бол нөгөө хязгаар ч байж байгаа шүү дээ. Макро эдийн засгийн эвдэж болохгүй хязгаарууд, өөрийн хязгаар төсвийн төвчтэй байдлын 4 шаардлага гэдэг байна. Тэр шаардлагын хүрээнд л өршөөн. Мэдээж энэ бол амархан болохгүй, хүндүр болно. Нөгөө мэдсэлэг шиг л болох байхгүй юу? Хялбархан биш, хэцүү. Тэгэхээр ингэж мэдсэлийн ажил хийхгүй тулд хавраас зөв төлөвлөдөг процесс руу явах хэрэгтэй. Хаврын төсвийн өөрөө чинь төсвийн ерөнхийлөгчийн засагч чуулганы төсвийн хязгаар гэдэг зүйлийг баталж өгч байгаа байхгүй. Гэтэл сая 8 сард болсон төсвийн хэлцүүлэг үеэр юу харагдаж байгаа гэхээр манай төсвийн ерөнхийлөгчийн засагч маш буруу ойлголттой. Хавар их хурлаас энэ хязгаар дотор та нар ажлаа төлөвлөд ороод ирэх гэхээр төсвийн хязгаарыг давсан санал гэдэг зүйл гаргаж ирж байгаа байхгүй. Энд чинь байхгүй, биднээс байхгүй, тийм мөнгө байхгүй те. Энэ мөнгөний дотор ажиллаа хэрэглэхлээргүй биднээс 100, биднээс 150 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэсэн санал засгийн газар тавьж болохгүй байхгүй. Энийг ойлгох. Одоо улс төрийн шийдвэр гаргана гэсэн үг. Ер нь бол улс төрийн шахаанд орж байгаа юм чинь. Нэг талаасаа яалтч өдөр хүмүүсийн аж амьдрал багш нарын эмчнэр бол өнөхөр хүнд байх. Нөгөө талдаа энд тийм орон зай гаргаагүйгээр хүрээгээ зурчаад одоо тулахаар мөнгө байхгүй. Тэгэхээр 26 онд шинээр их хөрөнгө оруулалтуудыг зарцаах. За эсвэл одоо том дүнтэй тэр шинэ оршоо янз бүрийн судалгааны ажлуудыг зогсоох. Иймэрхүү шийдвэрүүд гаргаж иж тэгээ бүх төрлийн зүгээр автоматар нэг 10%-аар урсгал зардлаа танчи гэдэг бас нэг хөлбөр. Иймэрхүү юмнууд гаргаж иж нөгөө цалингаа нэмэх боломж олдно. Гэтэл тэрний цаана маш том сөрөг үр дагаврууд гарна. Нөгөө төлөвлөж исэн хөрөнгө оруулалтууд, ихэлсэн байсан ажлууд тэрний чинь дагаад бас улс төрийн асуудлууд үүснэ. Хүнд асуудлууд үүснэ. Ерөнхийдөө бол хямарна. Тэгэхээр дэнсэлж ягаад алийг нь хямраах уу? Ямар үр дүн гаргах уу? Энийг бол одоо парламент хэлцээл шийдэх ёстой. Тий. Ер нь бол том жонхоо зурцсан. Тэрийг урд нь бодоогүй. Тэгэхээр одоо яаж игээд гарцаа харахаас өөр аргагүй байдалд орж байгаа шиг. Одоо энэ дээр төсвийг яг өргөн барьж авах үеийн төсөл бидэнд байна.
эрүүл мэндийн салбарыг бол 5.5 дахин нэмэгдүүлнэ тий. Боловсролын салбар 2 дахин нэмэгдүүлнэ. Гэхдээ боловсролын салбартаа илүү хатуу дэд бүтц талдаа төсөв тавьж өгсөн юм шиг байгаа юм тий. Тэгэхээр ингээ эргээд нөгөө цалин мөнгө урсгал зарлаа нэмэгдүүлэх боломжгүй болох жишээний. За энэ дээр жишээлбэл бодлого тодорхойлогчийн хувьд одоо та парламент дээр байр сууриа сайн одоо илэрхийлж бас шийдвэр гаргалтанд өөрчлөх боломж байна шүү дээ. Эренбэлгийн бол жишээлбэл та одоо алийг нь хасах ийм одоо дүгнэлт хийх байсан бэ? Энэ анх орж ирэхээс өмнө ер нь бэлтгэл шатанд энэ эрүүл мэнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд маш их нэмэгдэж байгаа. Сайн хэрэг. Гэхдээ цалин байхгүй. Энийг нэмээчээ гэдэг асуудлыг бол би ярьж илсэн. 9 сарын 1-нд яхтан ч бас яриад л байсан. Тэгэхээр тэрний их усрыг бол бид нар олох хэрэгтэй. Одоо тэгээд тэр бол парламентээр хэлсэн шийдэх асуудал шүү дээ. За миний зүгээр төсөөлөл болдог бол бүгд ирэнгээс нь л татна. Тэгээ шинээр эхлэж байгаа хөрөнгө оруулалтууд 1.80 орчим төгрөг байх. Тэрийг бас зогсоох юм уу 50% юм уу ингэж л татчих авахаас өөр аргагүй. Ирэх жил боловсролын жил болгоод бас зарласан байгаа. Тэгээ та сая хэлээ намар энийг бол хилдэггүй те. Хавар нэлээ хилдчихэж одоо илүү одоо хуулийнхаа дагуу эсвэл хуульдаа өөрчлөлт оруулж ингэж явах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр яг улс төрчдөд та хандаж хэлэхэд одооноос бид нар ямар хуулийн төслүүдтэйгээ уялдуулж ямар үе шат дараатаагаар бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй ба дараа хаврын төсвийн реформын шин чанартай өөрчлөлт хийгээвэл. За төсвийн хууль дээр зарсны дагуу төсвийн цикл гэдэг байгаа тийм үе шатны. Тэр цикл донд 6 сард бид нар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг хэлцэж байгаа байхгүй. Засгийн газрын өргөн бариад 24 онд бид нар парламентаас баталж өгсөн төсвийн мөнгөөр ийм ажил хийлээ гэдэг тайлгнаж байгаа. Тэрийг зөндөө хэлцдэг тийм алдаа оноо байна. За гэтэл энээсээ сургамж авахгүй. Энээсээ сургамж авах хэрэгтэй. Жишээлбэл одоо юу тоо гэдэг нь гэхэлэр яг энэгээр салбар дээр асуудал байгаа шүү дээ. Боловсрол дээр эрүүл мэнд дээр асуудал байна тийм. Тэгвэл тэр тавьсан үр дүнд нэр яагаад хүрээгүй бэ гэдэг асуулт гарч ирж байна шүү дээ. Тийм. Мөнгийг бол бид нар бага хэмжээнд л өгсөн. Тэгвэл яагаад? Тэгэхээр эн чинь миний төрөний хэлээд байгаа бусад улсын жишгээр төсвийн зарцуулалт өөр шиг гэж нэг юм байна. Тэ? Тэр одоо сайн тэр fiscal monitor төсвийн optimization гэдэг бодлого байна. Эдийн засгийн бодлого нь өөр шигтэй байх. Ямар хөрөнгөөр ямар хүн хүчээр ажлыг хийж хамгийн сайн үр дүн төрөх вэ гэдэг бодлого байхгүй. Энэ бодлого бид нар огт бодохгүй. Тэр бодлогыг бодож тэр мөнгөний хуваарлт хийх хэрэгтэй. Жишээлбэл одоо боловсролын салбар дээр одоо зайлшгүй ирэх хавар хийх хэрэгтэй ажил бол 12 жилийн боловсролын тогтолцоон шилжснийхаа үр дагаврыг бид нар бүтнээр нь 20 жилээр нь судлаад энэ дээр дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Юун дээр наалдсан, юуг нь онсон тий. Тавьсан зорилготой хүрсэн юм уу? Хүрээгүй юм. Одоо 3 ажилтны сургалтад одоо хүртэл байсаар байна гэдэг чинь зорилтонд хүрээгүй яваал байна шүү дээ. Тэгвэл яагаад 20 жил үргэлжлсэн мөртөө энэ үр дүнд хүрч чадахгүй юм бэ тий? 15 жил. Тэгэхээр эн чинь нөгөө тавьсан зорилгоо замынхаа зургийг зурч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр эрүүл мэнд бас адилхан. Нийгмийн дэвжрэн бас адилхан. Тэгэхээр өмнө гаргасан зарцуулсан мөнгөнийхөө үр дүн бид нар зөв зүйлдээ оновчтой зарцуулсан үгүй гэдэг бодлогын хариуг олж иж урагшаа явах замаа зүй болно. Тэгэхээр энэ дээр ч нэг баахан сургууль шинээр бариад байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө зөв буруу гэдэг бодлого чинь тэрнээс гарч ирэх байхгүй. 12 жилийн боловсроонд шилжсэн дунд сургуулийг бүрэн дунд болгосон бодлого бид нэр зөв байсан юм уу те? Үндсэндээ бид нэр асар том хүчин чадалтай автомашинаар 1 тонн ачаад хийж ашиг юм хийгээд байгаа байхгүй. Одоо 3 жилийн дараа Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хамгийн оргил үеийнүүд тэрнээс хойш буурна хүн амын төрөлтэй холбоотой. Энэ олон сул анги танхимаар яах юм? Хөдөөгийн анги танхимчаад 10 хүүхэдтэй анги зөндөө шүү дээ. Энэ чинь улам нэмэгдээ явна шүү дээ. Тэгэхээр шинээр хийх хөрөнгө оруулалтад дахиад хаана барих вэ гэдэг чинь ялангуяа боловсролд аюул маш нарийн бодлого хэрэгтэй байхгүй. Түүнээс одоо тойрог болгон дээр нэг сургууль гэдэг чинь одоо явсараа дуусчлаа шүү дээ. Энэ объектууд ч одоо маш үр ашиггүй те. Одоо 200 хүүхдэд зориулсан 600 хүүхдийн судалтай сургууль болж хөрөх гэж шүү дээ. Тэгэхээр нөгөө төсвийн зарцуулалт чинь ийм байж болохгүй те. Өөр ашигтай байх гэдэг бодлого бид нар бодох хэрэгтэй байна л гэж. За би нэмээд нэг юм хэлчих. Одоо сая биднэрт нөгөө цаг хугацааны хувьд ингээд тулцсан учраас аль нэг юмнуудаасаа татаж авч иж цалин нэмэхээс өөр арга байхгүй. Төсвийн алдагдлын доктортой нөгөө тусгай шалгуурын нэг нь 2%-аас ихгүй байх хэрэгтэй. Одоо тэр нь тулчж байгаа учраас. Цаашдаа бид нар дараа жил яах вэ? Бодох хэрэгтэй. Дараа жил бид нар хаанаас мөнгө олох вэ? Энэ компаниуд хэрэггүй юмнуудаа зарах хэрэгтэй. Энэ 24 оны төрийн бол орон нутгийн өмчт хуулийн этгээд санхүү эдийн засгийн үзүүлэлт гэж байна. 67 компани 26 их 80 төгрөгийн борлуулалт хийчихнэ. Орлон. Төрийн өмчийн 67 компани 26 их 80. Орон нутгийн өмчийн 350 компани 3 их 80. Нийлээд 29 их 80. Дээрээс нь нийслэлийн төсөв би одоо 4 их 80 гэж мэдээ авсан сүүлдээ 6 болоод яваад байгаа. Ингээд нэмэх юм бол 35 их 80.
Улсын их хурал дээр бид нар 33 их найдын зардалаар төсөв яриад ингээд бөө юм болоод идэг. Энд ерөөсө хилцдэггүй тусдаа хяналт муутай бас тийм адил 30 их найд. Энэ дээр бид хяналтаа оруулах хэрэгтэй. Тэгээд үе шаттайгаар зархын зараа товчлогын хувьчлаад хэрэггүй юмнаас мөнгө оруулж ирж тэр мөнгөөрөө төрийн үндсэн үүрэг чинь бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх биш. Ёстой нөгөө эмч, багш, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тэгээд хатуу дэд бүтцийн асуудал руу орох хэрэгтэй байна гэж. Их баярлалаа та бүхэнд хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлээ. Үзэгчдээ та бүхэнд анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр хүрч байна. Хөтөлбөр дээр эргэн тавтай морилны үзэгчтэй. За бид тэгэхээр яг төсөв дээр те урсгал зарлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24% барих ёстой гэсэн хуулийнхаа зохицуултыг барих ёстой. За урсгал зардал дотор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ингээд дийлэн хувийг нь эзэлж байна. Сангийн сайд бас өмнө мэдээлж ирсэн. Яг хүн амын өсөлтөд ихэд нэг их найдын хэмжээгээр төсвийн урсгал зардал автоматар нэмэгдэж байгаа гэд. За яг бодлого тодорхойлогчийн зүгээс нэг үнэхээр яг төсөв өнгөрсөн жилийн тохиолдолд алдагдлгүй төсөв батлаа гэж бас бид нар баяртай байсан тий. Гэхдээ нөгөө талаас төсвийн зарим онол байдаг шүү дээ. Одоо зардлаа нэмжээж төсвийн хөрөнгө оруулалтыг нэмжээж эдийн засгийн мөчлөг дээр бас ингэж суурьвалж нэмэлт дэмжлэг болж өгдөг гэх мэтчлэн тий. Яг энэ цаг үед нэг тийм алдагдлын хуваарлаг гэдэг юм уу? Алдагдлыг буцаагаад юугаар санхүүжүүлж байгаа гэдэг юм. Энэ дээр ямар нэгэн гажуудал танд харагдаж байна уу? Одоо энэ дээр харагдаж байна тийм үү? Энэ орлого, тэнцвэржүүлсэн орлого нийт зардал 33 их найд гээд тэгээ зөрүү нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас бага байх шүү дээ. Тэгтэл тэнцвэржүүлсэн орлого юунаас бүрдэх вэ? Энэ дотор бол энэ орлого нийгмийн даатгалын сангаас, эрүүл мэндийн сангаас бүрднэ гэж байхгүй. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын санг, эрүүл мэндийн даатгалын санг юунд зарцуулах вэ гэдээ хууль байх. Тэр хуулийн дээр нь төсвийн алдагдлыг нөхөх гэж байхгүй. Тэгэхээр хууль бус байдлаар тооцоон дээр төсвийн алдагдлыг нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сангийн зарлагын дараа үлдсэн одоо ашиг гэх юм уу, эерэг дүнгээр төсвийн алдагдал нөхч нь. Улсын төсвийн тухай хууль 2026 оны төсвийн тухай хууль дээр тэр задаргаа хүснэгт нь байхгүй. Энэ задаргаа хүснэгтийг нь сангийн яамнаас шаардж байгаад авсан. Тэгэхээр энэ дээр юу гэж яана вэ гэхээр нийтдээ эн чинь 3 их найд төгрөгний ийм алдагдал байгаа юм. Тэгэнгүүт 3 их найд дээрээсээ эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангийн 1.2 их найд, эрүүл мэндийн даатгалын сангийн 400 тэрбум төгрөгний одоо эерэг гарсан дүнг, зарлагын дараа үлдсэн дүнг хасаад тэгээд нэг их найд 380 тэрбум төгрөгийн алдагдал гаргаад ингээд төсвийн алдагдал бол 1.3% та байна. Буюу тусгай шаардлага нийцэж гэнэ гэдээ дүгнсэн байгаа байхгүй. Хууль бус. Би бол хууль бус гэж үзэж байгаа. Тэгээ энэ талаар төсвийн тухай хуульд оруулаагүй. Төсвийн тухай хууль дээр нэгдүгээр зүйл дээр нь төсвийн алдагдлыг нөхөх их үүсвэрийг бичих ёстой гэж байх. Тэр их үүсвэр нь байхгүй, энэ задаргаа нь байхгүй. Тэгээд нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалчин бол тэр хүмүүсийн цуглуулсан, дундаа цуглуулсан мөнгө. Тэндээсээ бид нэр тэтгэврээ аавна, нийгмийн даатгалын зургийн зардал халамжаа аавна тийм ээ. Гэтэл эндээс илүү гарч байгаа мөнгийг чинь төсвийн алдагдал нөхөд яваад ич. Тэр улс бол төрөөс төлдөг хэсэг байдаг. Яг нөгөө малчтын нийгмийн даатгалыг төр даалаа гэл ингээл янз бүрийн нөгөө тусгай нөхцөлтөө юмнууд байгаа шүү дээ. Тэр бол ийм татаас тусламж биш байхгүй. Тэр би төлнө гэд төрөөс төлж байгаа. Тэрийг зөрүүг нь энд ашиглана гэдэг бол ерөөсөө үндэслэхүү бөгөөд хэрвээ тэр зөрүүгээр алдагдал нөхөөгүй байсан бол 10 жилийн хугацаанд 1.5 их найд төгрөгний төгрөгөөр нийгмийн даатгалын сан арвижих байж. Одоо бол та сая хэллээ шүү дээ. Сангийн сайд хэлсээ ингээд хүн ам өсөд хэцүү байна. Бид нар улам их мөнгө зараад байна гэж. Тэд нар мөнгө зараагүй байхгүй. Тэд нар хүмүүсийн цуглуулсан мөнгийг ашиглаад төсвийнхөө алдагдыг нөхчихэд. Хэрвээ цуглуулсан бол 1.5 их найд одоо эерэг тэрүүгээрээ тэтгэврээ нөх боломжтой тэнд байх байсан. Тэгэхээр цаашдаа бид нар ингэж тооцоо болёо. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын эерэг дүнгийн хоригдлаар нь үлдээгээд тэгэх юм бол одоогийн энэ төсвийн алдагдал чинь 3 их найд бол.
Буюу нөгөө 2%-аас хэтрээ авчна. 2.9% болж исэн баха. Тэгэхээр яаж тэр 2.9%-ыг авах вэ гэх юм бол жишээлбэл энэ жилийн бүх шинэ хөрөнгө оруулалтаас нөгөө эрүүл мэнд боловсролыг хасж агаад яах юм бол 1 их 80 орчим сулраад тэрийгэ буцааж төсвийн алдагдлаа нэмэх юм бол бид нар эрүүл нийгмийн даатгалын сангаа өсгөөд тэгээд төсвийн алдагдлаа баланст нь бариулах юм бэл. Хууль бус гэх үү аль эсвэл хуульд заагаагүй зохицуулалт гэх үү төсвийн доктортой байдлын зөвлөлөөс үнийг юу гэж хардаг вэ? За яг сая сонсож байгаа болохоор шууд өгөл тэгж байгаа юм. Ер нь бол агуулга нь юм байна. Бид нэр 97 онд төрийн сангийн тогтолцоог бий болгосон байхгүй юу? Тэгэхээр тэр тогтолцоог бий болгосон шалтгаан тухайн үед дэлхийн зах зээл дээр Эрдэнэ эзэсийн өмнө унаад төсөв хүндрэлтэй байсан үед энэ төрийн сангийн тогтолцоонд Азийн хөгжлийн банк валютын сангийн саналаар нэгдсэн юм. Тэгэхээр тэр боломж нь юу гэхээр сул чөлөөтэй байгаа мөнгө хөрөнгүүд төрийн мэдлэг байгаа тийм бүгдийг нэг фул болгосон байхгүй нэг санд байршуулсан. Ийм учраас нөгөө орлого тассан үед нөгөө сул чөлөөтэй мөнгө хөрөнгө ашиглах боломж нэмэгдэж байгаа байхгүй. Энэ сайн энэ талаас сайн. Гэтэл нөгөө тал нь одоо сөрөг дагавар гарч эхэлж байна тийм. Төсөв тэлэх тусам нөгөө бие даасан бусад сангийн мөнгийг төсөвт ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр төсөв гэдэг нь харилцаа нь өөр. Энэний цаана байгаа тэр төрийн сангийн гүйлэг бол нөгөө public finance гэдэг тийм нийтийн санхүү гэдэг санхүүгийн арга хэрэгсэл. Тэгэхээр энэ хоёрыг хуулийн хувьд ингээд нарийн загалж өгөх хэрэгтэй гэсэн үг. Төсөв дээр биш боловч нөгөө төрийн сан дээр авчиад холилдчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ тусдаа хуулийн нарийн зохицуулалт хэрэгтэй гэсэн үг. Ашиглаж болох уу болохгүй юу гэдэг нь төрийн сан дээр гол асуудал. Би нэг 4 хуулийн хууль төсвийн доктортой байдлын тухай хууль байгаа. Тэнгүүд тэр дээр тэнцвэржүүлсэн орлого гэж юу вэ гэж тодорхойлт байна. Тэр тодорхойлт бол тэр тэнцвэржүүлсэн орлого дээр нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн саадлалын сан тооцно гэж байхгүй. Уул нь ашиглаад байгаа байхгүй. Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн тухай хууль байна. Тэрэн дээр бол нөгөө ашиглах зориулт гэж байна. Жагсаацсан. Тэрэн дотор ингээд төсвийн алдагдал яа гэсэн юм бол байхгүй. 3 дугаарт нь өрийн удирдлагын тухай хууль байна. Алдагдлыг санхүүжүүлэхэд тулд ингээд үр үсгэж болно гэдэг. Тэ? Тэгэхээр энэ логикоор бол нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сангаас аваад алдагдал нөхөд байгаа дүн чинь засгийн газрын өр болоод явах хэрэгтэй. Бидний өмнө засгийн газар тавьж байгаа өр хүмүүсийн дундаас сангаас даваад байгаа. Тэгтэл тэгж өр дээр тооцсон юм байхгүй. 4-р нь төсвийн тухай хуулийн дээр алдагдлын их үүсвэрийг бичих ёстой. Одоо бид нар дээр тараагаад өгсөн байгаа хуулийн төсөл дээр алдагдлын их үүсвэр юугаар нөхөж байгаа нь задаргаа нь байхгүй. Ийм өснөлт байхгүй. Энэ дотор нь бол саяны эрүүл мэндийн сан, нийгмийн даатгалын сан байгаад байгаа. Ийм учраас би бол энийг ер нь хуулийн зөрчилтэй юм байна гэсэн дүгнэлт зөвлөхүүд гаргаад тэгээд танилцаад санал нийлээ явж байгаа. Ер нь бол энэ асуудал дээр айгүй бас цаашдаа ярих хэрэгтэй. Эх оны төсөв дээр төрийн санхүүжилт талдаа одоо юу гэдгийг гадаадаас авах зээл тусламж эсвэл бонд гихчлээ эсвэл дотоодын зах зээл засгийн газрын бонд гаргах хэсэг тал дээр ямархуу зохицуултууд 26 оны төсөвт ер нь орсон байгаа бол энэ нь өөрөө эдийн засагтаа яаж эвж орж ирж байгаа бол за төсвийн хуулийг дагалдуулан өргөн барьсан нөгөө хууль тогтоомжийн төслүүд гэж байгаа тийм тэрэн дотор улсын их хурлын нэг тогтоол өргөн барьсан байгаа. Энэ тогтоол дээр засгийн газрын нөгөө бонд гарах эрх болох тухай ба дотоодын бонд. Тэгвэл энэ нь болохоор нөгөө Эрдэнэс 5 толгойн орлого дээр тулгуурлаад билүү нэг тиймэрхүү утгатай. Тэгэхээр энийг бас өнөөдөр ч гэсэн баг байнгын орон дээр бас ярьж байгаа шиг байна тийм энэ бол одоо оновчтой бас байна. Тэгэхээр мэдээж энийг нарийн үзэхгүй бол тэр өөрөө ямар хүрээнд хурж тэр бонд гарах эрх нь хязгаарлагдах гэдгийг тооцохгүй бол бас буруу тийш явчих магадaltaй тийм. Нөгөө талаар манай төсвийн хүрээ маань засгийн газрын тухайн жилд гарах бондын нөгөө хязгаарыг тогтоож өгдөг байхгүй. Нийт өрийн үлдэгдлийн тогтоож өгдөг. Тэ? Шинээр гаргаж байгаа болон төлсөн өрийн зөрүүгээр оны эцэст байх өр нь дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг 60% сэтрэх байна гэдэг. Гэтэл тухайн жилд нэмж болох өрийн хязгаар гэдэг зүйл биднэрт байхгүй байхгүй. Тэгэхээр энэ маань өнөөдөртөө мэддэхгүй боловч хооштой илүү өрийн дарамт үүсгэж хэрсэлтэй. Тэгэхээр энэ дотоодын бонд гэдэг дээр бас олон талаас нь бодох шаардлага байна. Үлдэгдлээр нь зөвхөн тооцоо явдаг учраас Тэ яг тухайн жил шинээр гаргаж байгаа бондын хязгаар бол үнэндээ байхгүй гэсэн. Тухайн жил шинээр бол тэгэхээр хэдийгч бол хэдийгч гарах боломжтой. Тий. Хуулиар бол хязгаарлаагүй. Зөвхөн өрийн үлдэгдлэр нь одоо цэвэр үлдэгдэл гэж ярьдаг шүү дээ. Оны эцэст очих засгийн газрын нийт өрийн үлдэгдэл нь дотоодын нийт. Тэгээд бас Эрдэнэс 5 толгойтой дээр бас орлогоор нь барьцаалж бонд гарах тухай асуудал яригдж байна тий. Тий, тогтолтой. Энийг хитэн шалгуур хэлээд дээ шүү дээ. Энэ нөгөө төсвийн тусгай шалгуурууд их хоёр дарга шиг юм мэрэгчлэлтнүүд олон улсын байгууллагын бас юм шахалт нөлөөтэйгээр хуучин бас идэвхтэй ажиллаж идэг гişүүд байх шиг байгаа. Яаж нэг ийм хуультай болж тэр тусгай шалгууруудыг тавьчих. Хэрвээ тийм юм байхгүйсэн бол чинь бүр ястад
дампуурах байсан байна гэдэг зургаас харагдчих. Яалтчгүй ингэхээр алдаг тэд байх ёстой, гадаад дүр тэд байх ёстой ингээд хідэн гол юм тавьсан. Энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхгүй. Энэ нөгөө бид нар ингээд төсвөө ерөнхийдөө их тэлээд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ тэлээд байгааг бид нар зохицуулах гэж оролцсон шүү дээ, тийм ээ. Төсвийн тогтвортой байдлын хууль гэдэг чийлэн жишээ. Тэгэхээр чийлэн жишээ мань гол нь чийл улс чинь нөгөө зэсийн баяжмлын экспорт голсон улс учраас зөвхөн зэсийн үнэн дээр тогтворжуулалт үннийг тооцдог байхгүй. Тэгэхээр манайх тэрийг авахта алт нүүрс зэс гэдэг 3 бүтээгдэхүүн дээр тогтворжуулсан тооцож шүү дээ, тийм. Үнэн дээр байхгүй. Гэтэл манай онцлог болохоор экспортын чинь дийлэнх хувь нүүрс болоод үнээс гадна бие хэмжээ чинь өөрөө нөгөө савлуулдаг хүчин зүйл болж байгаа. Энийг бид нэр тогтворжуулахгүй байгаас болоод бид нар нөгөө хоримтлуулах мөнгө мань баг болоод төсөвтэй зарах мөнгө мань гинт их болоод байна шүү дээ. Нөгөө нэг гинтийн орлого гэж хэлдэг тийм вендфол гэдэг. Тэгэхээр энэ орлогоо дахиад тогтворжуулахгүй л ингээд нөгөө төсөвдөр үүсдэг савлгаа чинь байгаа л байна. 1-2 жил өмнө өсөнгөт төсвийн зарцуул чинь гинт нэмэгдээл тийм төсвийн байгууллагуудын зарцуул нэмэгдээл дахиад орлого буурангууд дахиад тасах ханах тухай ярих байхгүй. Тэгэхээр яг тэр төсвийн тогтвортой байдлын тухай хууль тэр зарчим бүрэн хэрэгжүүлэхэд бол бид нэр цаашдаа нүүрснийхээ үн болон бие хэмжээнд дээр аль алин дээр нь тогтворжуулалт тооцох хэрэгтэй бол. Тэгжээж тогтвортой байдал хамаардаг. Сая өнөөдрийн бас мэдэн дээр явж байна. Монгол оны эхний 9 сарын байдлаар Хятадын Монголоос авсан нүүрсний импортын хэмжээ бараг 2015 оноос хойш дээд түвшиндээ хүрсэн байна гэдэг тийм. Тэгээд жаргал гишүүн энэ 7 хоногт бол бас маш олон төрлийн мэдээлэлүүд хийсэн. За энэ бол төрийн өмчийг улс төрөөс хол байлгамаар байна. Намаас хол байлгамаар байна. Дээрээс нь энэ Эрдэнэс тавталгаан бүлэг ордыг тойрсон энэ асуудлуудад хянан шалгах төр хороо байгуулах гэж хүсэлт тавьсан боловч хуулиар улсын хурлын тухай хуулиараа бас хоёрхан хянан шалгалт тухайн жилдээ юм шиг байгаа тийм хоёрхан хянан шалгах төр хороо байгуулах боломжтой. Тэгээ энийг үндсэн хуулийн цэцэд бас та иргэний хувьар бас өргөн барьсан мөлий. Та энэ талаараа бас мэдээлэл өгөөч. Хянан шалгах төр хорог би өгөөгүй л дээ саналыг Баримаа гишүүн Гамбат гишүүнээс санаачлаа гишүү зураад өгсөн байгаа. Тэгээд яг уу тэр чинь хоёр улсын хилцээр нууц мууц гэдэг асуудал байгаа. Гэхдээ эрх зүйн хувьд гарц гаргалгаа байх юм бол хян шалгаж үзэх нь бол гишүүний эрх бөгөөд үүрэг үндсэн хуулиар заасан. За тэгээд тэрнээс гадна ямар ч асуудал энэ улс орнд бий болж болно. Янз бүрийн том аваар осол ямар нэгэн байдлаар эдийн засгийн ч вэ тэг байгаль цагуурын тийм юм дээр хян шалгах төр хороо байгуулах гэхээр бид нар үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлэх боломжгүй болсон юм байна. Улсын хурлын юугаар нэг чуулганы үнд 2-оос илүү байхгүй гэж хязгаарлалцсан. Тэгэхээр энэ үндсэндээ ингээд нөгөө ард түмний төлөөлөгч хийх ажлыг хязгаарлалцчих. Тийм болохоор үндсэн хуулийн зэц тандах нь логик үндэслэлтэй гэж үзээд зөвлөгтэй гамд бид нар үндсэн хуулийн зэц тандсан байна. Эрдэнэс тавталгааг төрийн хувь эзэмшлийг нь багасгая, олон нийтийн эзэмшлийг нэмье. Гэтэ маш олон жил Эрдэнэс тавталгаа компаниг олон улсын бирж дээр IPO гаргахыг хвчлэн санаачлагууд явж ирсэндээ байнгын ингээд буцаад байгаа шалтгаан юу бол яг та уул уурхай улс төрөөс намаас хамааралтай болчлоо гэдэг энэ дүгнэлт бол шууд л яхахгүй ийшээ холбогдоод байна л да. Яг хуу Эрдэнэс тавталгаа бол яг нөгөө хулгай харагдаад байгаа жишээ учраас тэндээс хэлхэн зүйтэй. Ер нь бол агуулгаараа энэ улсын төсөв 33 их 80 бид нар яриад байдаг. Энэ 30 их 80 төгрөг тусдаа байна. Дийлэнх төрийн өмчийн компаниуд тэгээд нийслэл. Тэгэхээр энэ төрийн өмчийн компаниудын удирдлагууд хаанаас томилогддгийг. Засгийн газар. Яг хоо жоохон томилоод хэлээ. Засгийн газар гэдэг бол сонгуульд ялсан нам. Эсвэл намууд. Тэгэхээр тэр намын дарга эсвэл намын дарга нар төрийн өмчийн компаниудыг эрх барьж авах хугацаанд эзэн болж чиглүүлж байна. Үүний цаана хүмүүсийн томилгоо тэр томилсон хүмүүсийн хулгай зэлгээний асуудал. Тийм учраас бид нар эндээс салахгүй бол нам ирүүлчихгүй байна. Намууд ирүүлчихгүй байх юм бол парламент ажиллахгүй. Парламент ажиллахгүй байхад Монголын нийгэм өөрөө гахна. Бидний нөгөө ардсан нийгэм хүсэж байгаа тогтолцоо маань ажиллахгүй. Тийм учраас л төрийн өмчийн компани үр ашгийг сайжруулах энтэр ийм янз бүрийн оролдлого болоод шууд засаглалын нээх тэрний нэг гол инструмент бол хувьцаа. Тэгвэл мэдээж бид нар болгоомжтой үе шаттай явуулахгүй бол хамаг сайхан юм хямдхан үн унсах үед нь гадны элдв хүмүүст өгөөд туучж магадгүй тийм ээ. Тэр талаас нь спекуляц хийх боломж олгоод. Тэгээд яг нэг том үзэгдэл нэг том үзэгдэл явж байгаа нь вөхөр уул уурхайн салбар хит төржиж байна.
Одоо тэр 33 их найдын төсөв дээр нэмэх нь энэ 30 их найдыг нэмэхээр ингээд 70 их найдын төгрөг болчихчих. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80%. Одоо бид нар дахиад нэг алах юм бол 90% болгоно байна. Тэгэхээр эн чинь нөгөө Монголын сонгосон зам бүр яг эсэргээрээ яваад байгаа шүү дээ. Нөгөө чөлөөт эдийн засаг байхгүй, төрөөс хамаарсан, намаас хамаарсан ийм систем рүү яваад энэ бол ер нь өөрөө өөрийгөө устгах тавилантай. Тийм болохоор хувийн хөвшил олон улсын хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхгүй байна. Цаашдаач орж ирэхээргүй байна. Орж ирвэл хитгэн ширхэг чухал ийм тээгүүдийг хууль дээрээ тавьчихсан байгаад байна. Одоо энэ санаатаа тавьсан юм уу? Санамсаргуу тавьсан юм уу? Ойлгомжгүй байна. Оюнгаа гишүүн бас уулуурхаатай холбоотой хуулийн төслүүдээ санаачлаад явж байсан. За энийг би бүр уншмаар санагдаад байгаа. Яг тэгэл яг хүнийхээ бас сошиал хуудасаар энэ хоёр эдийн засагч манаас жиргсэн байсан тий мэдээлсэн байсан. Яаж ч хоорондоо хэрэлцсэн. Тэгээ хоол олж идэг энэ ганц салбараа ус төртөө утгахгүй байцгаая гэхэд таны бас байр суурь ойролцоо байх шиг байна. Энэ хоёр эдийн засагчид одоо за бид нар бизнес эрхлэгчд бас энэ намрын чуулган, хаврын чуулган гэж энэ сонгуулиас хойш хүлээлт үүсгэсэн л дээ. За татврын тухай хуулийн өөрчлөлт, нэлээд реформ хийх юм байна. За уулуурхайн салбарт ашиглалтын тухай хуулиа шинжилээд хаагуулаа сайхан сэргээгээд явах юм байна. За амнат дээр өөрчлөлт оруулах юм байна. Ингээ гадны хөрөнгө оруулалтад нэлээд таатай өөрчлөлтүүд хийх юм байна гэсэн хүлээлт байсан. Таны хувьд эдийн засагч хүнийхээ хувьас энэ төсвийн орлогыг тэлэх, энэ эдийн засгийг дэмжих хамгийн энэ уулуурхайн асуудалтай холбоотой нэгэн яралтай шийдэх ёстой хуулийн төслүүд болон хуулийн гаргалгаануудыг та бас илүү тодорхой тоожож өгөөч гэвэл. За хууль зүйн талаас шууд бол хэлэх юм бол гэхдээ уулуурхайн салбар маань нийт эдийн засгт нөгөө төрөлжих ёстой тийм ээ. Тэрэн дотроо одоо ч гэсэн дотроо уулуурхайн салбар дотроо нөгөө түүхий дээрээ төрөлжиж байгаа. Тухайлбал энэ оны эхний 9 сарын статистик мэдээллийг харах юм бол нэг нааштай үзүүлэлт ажиглагдж байгаа. Зис болон нүүрсний орлогын эзлэх үе аль аль нь ойролцоо түвшинд очсон ба шүү дээ. Яг 9 сарын байдлаар бол зисийн орлого те давцар нүүрсний орлого. Тэгэхээр ийм байдлаар нөгөө олон төрлийн түүхийд байх нь манай улсын эдийн засгийг тогтворжуулах маш сайн үр дагавартай. Тэгэхээр энийг ойлгож бид нарын нөгөө 50 дахь зорилго маань савлгаа багтаа эдийн засгт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр дараагийн тэр зис нүүрс гэсэн хоёр том нөөцийг тогтворжуулах дараагийн 3 дахь их усүр биднээс хэрэгтэй байхгүй. Нэг байж бол хоёр ч байж болно те. Тэр дүнгээрээ бас яг энэ хэмжээний тогтворжуулагч хүчин зүйл байх юм бол ганцхан түүхийдээс хамаардаг эдийн засаг маань савлахгүй болох гэдэг байхгүй. Тэгэхээр уулуурхайн салбарын бүх одоо урагшлуулах гол зүйл нь үндсэндээ геолог хайгуулгын салбар. Геолог хайгуулгын салбарт хувийн хөрөнгө оруулалт байна, улсын хөрөнгө оруулалт байна те. Улсаас идэг хөрөнгө оруулалтаа ягаад ч таньж болохгүй. Энэ бол нөгөө Монголын ирэх 20-30 жил тэжээх гэж байгаа те. Нөгөө эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг байгаа зүйл юм шүү дээ. Бүр нэг тийш нь савлуулах гэдэг юм шиг. Олон төрлийн түүхийдтэй болж эдийн засаг мань төрөлжин те савлгаахтал. Тэгэхээр бидний хамгийн ихний ээлжинд хийх ёстой зүйл маань геолог хайгуулгын ажлаа улам бүр урагшлуулах ёстой. Бидний хайж үзег байгаа салбар газар нутаг бол маш их байгаа тийм ээ. Геолог хайгуул тойм зургал хийсэн болохоос биш. Наривчилсан хайгуул хийгдэг маш олон салбарууд байна. Одоо бид нар илэрч байгаа гэж яриад байгаа боловч те. Тэр илэрч дотор чухам яг ямар нөөц байгаач бид нар нарийн сайн мэдэхгүй зүйл маш их байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжуудыг бүрэн ашиглая. Одоогийн байгаа энэ сүлтэр гэдгийг хэлээ. Уулуурхаа дээр бид нар нэг юм зүгээр нийтээр нэг юм тархины түгжээ байгаа. Тэр нь болохоор төрийн өмчөд байх юм бол эн чинь ард түмний мэдл гэсэн үг гэж ойлгодог. Төрийн өмч бол намын даргын мэдлийн асуудал байхгүй. Тэгэхээр намын даргыг мэдж гэн энд хувь хүмүүс хөрөнгө оруулаад компани байгуулсан байна. Аль нь хэрэгтэй? Хувь хүмүүс компани байгуулсан бол тэндээс авч байгаа татвар бүгд цуглуулж байгаа мөнгөнд илүү үр ашигтай юм бол Монголд хэрэгтэй. А нөгөөх нь ингээ баахан паразитууд амьдруулаад шахаа хийгээд байх юм бол Монголд хэрэггүй. Тэр хувийн байр нь хувьсгалын байр нь хийж байгаа үйлдвэрийг байгальд хор бахта хүн дээлтэй ажилуулах нь төрийн үүрэг. Тэгээ өөр аж ахуй их бол төрчин тэнд төсөж жинхэнэ очоод бадж чадах байхгүй хүчтэй байх шүү дээ. Тэгэхээр энийг нэгдүгээр бид нар ойлгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь ашигт малтмлын хуулийн шинжилсэн найруулга гэдэг хэдэн парламент амжиж явцсан. Бараг тэрийгэ болоо зүгээр нэмэлт өөрчлөлтөөр нэг хитгэн тогргоо юмэр. Нэгдүгээрт нь хайгуулын
ажлыг одоо өргөдлөөр болгодог болох хэрэгтэй байна. Монголд Канадын, Австралийн өөр ингээд янз бүрийн улсуудын хайгуулын компаниуд орж ирээд 10 гаруй үед бол мөнгө ингээд орж ирээд хүмүүс гоё амьдрал бужигнжсэн. Энэ ерөөсөө муу юм болоогүй. Тэр бэлчээр таглаагүй. Тэгэхээр энийг одоо оруулж ирэх нь монголчуудын эрх ашиг. Мөнгнөөс гадна бид нар чинь 3 дахь хөрш эдийн засгийн бодлого хэрэгтэй. Монгол орн нээгдэх хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд дандаа Монголыг хаах ийм бодлого хэрэгжлээ. За тэгэхээр лицензийг өргөдлөөр өгөх. Хоёрдугаарт нь ашигт малтамлын орд дээр хин нэгэн та хөрөнгө оруулаад тэгээд нэг ийм хайгуул хийгээд нөөц тогтоочвол таны тогтоосон нөөцийг стратегийн орд болгоч магадгүй болохгүй ч байж магадгүй. Хууль нь тодорхой биш. Тэгэхээр тэрийг тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ болгочих юм бол та 34%-аас илүүг тэр компани дээр эзэмшиж болохгүй. 34%-аас илүү эзэмшиж болохгүй. 2024 онд оруулсан нэмэлт өөрчлөлт. Энэ өөрчлөлтийн үр дүнд Монголд очиж хайгуул хийх нь одоо утгагүй мэн гэдэг ойлголттой байх. Олон улс. За 3 дугаарт нь Монгол улс нүүрснээс гадна зэсийн том тоглогч. Эрдэнэт оюут толгой. Цаашдаа дахиад төслүүд хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд эдгээр баригдсан бол Монголд хэд хэдэн эрдэнэчиг үйлдвэрүүд баригдсан. Араас нь хайлуулах үйлдвэр явна. Дотоод одоо хүмүүсийн цалин орлого 2 дахин нэмэгдэнэ. Энэ боломжийг бид нар яагаад алдаад байна вэ? Яагаад гэвэл тэр хуулийн дээр бас нэг амнаатын хориг үйд. Хөрөнгө оруулалтыг хориглоно гэж байгаа юм шиг. $5,000 хүртэл 5% явж яснаа 5,000-аас дээш ингээд 1 цент дөрөнгөд шууд 16% болоод одоо бол 21% тавьж байгаа. Эрдэнтээс авж байгаа нь 21. Оюутлогоос болохоор 5%. Бас л яг нэг талаасаа гадныхны заавал оруулж ирэх хэрэгцээ шаардлага 3 дахь орн гээд байгаа. Гэхдээ бас хит одоо бол ингээд цаашдаа ингэж давраагаад байх нь зохисгүй. Гэтэл нөгөө талд ингээд 20% амнааттай гэхээр дэлхийн дундаж баруун байтугай манай Орос хятадын энэс чи 2 дахин баг. Тэгэхээр тэнд аль нэг улсад хөрөнгө оруулахаар 2 дахин бага амнат төлж идэг. Монголд оруулж ирэхээр нэг юм утгагүй юм тавьчихсан. Тэгэхээр тэр нь татвартаа мөнгө авах гээд байгаа юм уу? Эсвэл Монголд ерөөсө хөрөнгө оруулалт бити оруулж иргээд байгаа юм уу? Орж ирээд хийсэн бол бүр их татвар орно. Эдийн засаг өснө. Тэгэхээр ийм төвжээнүүдийг тайлахгүй бол болохгүй. Энэ төвжээнүүдийг бол уул нь ажлын хэсэг байгаа. Би сүүлдэн дээр ажлын хэсэгт нь өсөлт гаргаж байгаад орсон. Тэгээд хитрхи ийм олон үнцгтэй улс төрийн юм нүсэр том хуулийн өөрчлөлтөөрөд уршаа алхаж чадахгүй байна уу гэж харж байгаа. Тэгэхээр нэмэлт өөрчлөлтөөр салбарын яам манлайлаад ингээд хэсэг хэсгээр нь оруулах. Тэр дээр нь гишүүдийн зүгээс бас нөлөөлж ажиллах хэрэгтэй байна. Одоо 2012-13 оны үеийнхаа нөгөө стратегийн ордод гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэл тэгэхэд бас л стратегийн орд газар гэж бид одоо нэр томьёол нь өөрөө буруу юм а гэдэг маргалдаа мэтгэлцэн байж л байсан. Одоо ч бас одоо ингээл гарч ирж байна те. 10 хэдэн жилийн дараа дахиад энэ дээрээ одоо гуйвуулсан гэх юм уу те. Үндэсний баялагын сантай холбосон гэдэг юм ингээд ойлголтууд аяух зурж байна. Энэ дээр их баяр эдийн засагч таны байр суурь юу байдаг вэ? Стратегийн орд одоо сүүлд уянга гишүүний өргөн барихаар бэлтгэж байгаа гэж мэдээлсэн хууль бол энэ чухал ашигт малтмлын тухай хуулийг гаргаж ирье. Чухал ашигт малтмлын тухай ойлголтыг бий болгоё. Стратеги та бас хэллээ шүү дээ те. Стратегийн орд гэж юу ч хамаагүй нөөц дээр нь суйрлуулад сонгочиж болно. Хин нэг улс төрч гэдэг юм уу те. Энийг юу нь яаж зохицуулах вэ? Та энэ дээр ямар байр суурьтай бол? За тэр стратегийн гэдэг үг нь оновчтой хэсгийг мэдэхгүй байна. Бусад улсын жишгээр бол одоо жишээл Америк нэгдсэн улс өнгөрсөн онд яг тэр нөө чухал ашигт малтмлын тухай бүр бодлого, хууль гэдэг маш олон бичгээр баталсан шүү дээ. Стратегийн тэ улс орныхоо бодлогын ачаал бүгдлэг. Магадгүй тэр утгаар нь бид нэр ойлгож хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр Монгол улсын хувьд нөгөө эдийн засгийг төрөлжүүлэх болцоотой одоо их улс орчин тэнд ямар ч байсан нэг илэрчүүд харагдаад байна шүү дээ. Газрын хуур элемент одоо бусад метал. Тэгэхээр тэр маань дэлхийн зах зээл дээр улам үнцэнтэй болох нь тодорхой хөгжлийн хандлага маань тийм нөгөө өндөр технологийн тэрлээ явж байна. Тэгэхээр тэр утгаараа бид нар нөгөө хэллэгийн хувьд нэр томьёоны хувьд тийм зөв ойлгох нь илүү чухал юм байна гэж бодож байгаа. Түүнээс одоо нөгөө уламжлалт ордуудаа стратеги гэж нэрлэдэг байгаатай хойлохгүйгээр тийм ээ улс орны хөгжлийн цаашдын бодлоготой холбоотой энэ агуулгаар нь яг нөгөө өөрийн хэлдэг шиг чухал ашигт малтмал critical mineral гэдэг утгаар нь тэгж ойлгож явах нь зөв болов уу гэж бодож байна. Гэхдээ яг хаанаас одоо чагсаалтыг яаж тодорхойлох тухайд өмнө нь бол нөөц дээр нь үндэслэх стратеги орд гэсэн юм байна. Тэгвэл одоо яг
эрэлтээр нүнзлэх юм уу одоо юу гэдгийг те экспортынхаа хэмжээнээр үнэлээд энэний зүүн юу байдаг вэ? Бидний байр суурь бол илүү нэг хөгжлийн бодлоготойгоо л уялдуулах гэж ярьж штэ тийм ээ. Хэрвээ улс орн маань илүү нөгөө хараа тус илүү төрөлцсөн эдийн засгтай байхын тулд илүү одоо ач холбогдолтой металл түүхийдэг л илүү төлхөө олборлоё гэсэн бодлого орчих чинь тийм. Тэгэхээр тэр бодлогоос хамаарат улс орны хөгжлийн бодлогоос хамаарсан тодорхойлолт нийлүү оновчтой байх болов гэж хэлж байгаа. Стратегийн орд гэхээр зэрэг одоо манай эдийн засагт маш чухал том орлого оруулдаг ийм зүйлийг хаа хамаагүй тавиад туучихгүй учраас төрийн ялтай байх гэсэн тиймэрхүү агуулга явсан юм шиг байна. Тэгээд тэр тодорхойлолт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш эсвэл эдийн засаг нийгмийн ач холбогдолтой гэхээр чинь 5% хүрэхгүй байх юм бол эдийн засгийн нийгмийн ач холбогдолтой гэхээр юу ч эдийн засаг нийгмийн ач холбогдолтой байж болох үгүй. Тэгээд юу ч байж болох учраас та хөрөнгө оруулагчид судалгаа хийчихэд дараа нь компани байгуулах гэхээр өөрийнхөө компани 3.1-ээс илүү эзэмших болохгүй гэхээр хүмүүс гайхаа суучид байна. Тэгэхээр хэрвээ стратегийн орд гэдэг ойлголтыг байхгүй байх нь бол зөв байж магадгүй. Тэгээд байлгана гэх юм бол чи бүр 19 он үндсэн хуулиас хоош ингээд зөндөө юм явчлаа шүү дээ. Байлгана гэх юм бол шалгуурын тодорхой болох. Тэр 5% байх юм уу? Сая инх баяр дарга ирлээ төрөл байх юм уу? Тийм ажил мэлбэл. Тэрийг тодорхой болохгүй бол хитрхи хийсвэр. Тэгээд дандаа ингэж 8-aalцах байдлаар улс төрчдөө 8-aalцдаг бизнес гэж байхгүй. Тийм бизнес бол төрийн өмчийн том стратегийн хөрөнгө оруулагч нар. Тэр нь бол за сая Францын нэг өнгөрсөн жил ариун орж ирстэй. Тэр чинь бол төрийн өмчийн ураны тэр бол стратегийн асуудал. Тийм учраас тэд нар орж ирж 8-aalцж чадчих. Нөгөөдөл нь бол манай урд төрс хойд төрсийн төрийн өмчийн том компаниуд. Тэгээд төрөл мэднэ төрийн өмчийн компаниудаар л ажиллана. Ийм модель рүү ороод байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ бол аюултай байхгүй. Монгол улс газар зүйн хувьд байгаль цаг уur түүхийн хувьд бид нар нээлттэй байх шүү дээ. Нээлттэй байхын тулд монголчууд 100 жил тэмцсэн. Тэгээд тэр загвар магвараа энэ тентхийн загвар гэдээ ярьдаг. Өнгөрсөн жилийн парламентын сонгуулийн өөрчлөлт хүртэл тийм утгатай. Тэгэхээр тэрэндээ нийцсэн байдлаар чөлөөтэй бизнесийг татаж оруулж ирдэг ийм загвар биднэрт хэрэгтэй байна. Энэ хамгийн том салбар нь бол уул уурхай. Тэгэхээр тэр эрх зүйн орчны гол төгжээг тайлах шаардлагатай болоод байна л да. Үндэсний баялагын сангийн зохицуулалт нь төрийн өмчит уул уурхайн компаниудын 34% одоо ногдох ашгаар ингээд хуримтлын санд бүрдүүлээд явж байна гэд. Тэгэнгүүт нэг өнцг нь болохоор за тэртээ төрийн өмчит байлгаал ногдол ашиг нь ихсэх юм бол төрийн өмчтэй л байл да гэдэг бас пропагандаг одоо өдөөгөөд байгаа юм биш үстэй гэдэг. Нэг талаас нөгөө талаас уянга гишүүний нүргэн барьсан хуулийн дээр үндэсний баялагын сандаа мөнгө төвлөрүүлдэг тогтолцоогоо баялагын төлбөр хэлбэрээр одоо олборлолтны ихсэн байна уу одоо бүгд одоо тэгш хүртээмжтэйгээр улуурхаан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд төвлөрүүлье гэж ингэж тусгасан байсан. Та энийг юу гэж харж байгаа вэ? Би баялагын төлбөр гэдэг чинь ашигт малтомлын нөөцийн төлбөр гэж угаасаа авдаг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар илүү их мөнгө цуглуулж нөгөө баялагын санд хуримтлуулж байгаа бол нөөцийн төлбөрөөр нэмчихэлтэй. Би бол тэгж л бодож байгаа. Тэгээд нөөцийн төлбөрөө нэмэхдээ бид нэр харин мэдрэмжтэй байхгүй бол нөөцийн төлбөрөөр хөрөнгө оруулалтыг хөөж явуулдаг нөөцийн төлбөр тавьчих юм бол нөгөө салбар маань дахиад өгчин дахиад төсөв маань орлогогүй бол тэ. Тэгэхээр нөөцийн төлбөр хэд байх ёстой вэ гэдгээ л их нарийн бодох хэрэгтэй. Би бол ийм л бодолтой. Учрал гишүүн Ороногийн гэрээг яг одоо танилцуулж авах үеэрээ хэлжсэн. Ер нь цаашдаа ингээд төрийн эзэмшлийн 34%-ийг том стратегийн гэрээ хэлцээр өнтер тусгай амнаатаар өссөн нэмэгдүүлэх амнаатаар одоо орлуулах тэр боломжийн хуульдаа ингээд тусгаж өгөө цаашдаа явах юм шаардлага байгаа гэд. За энэ дээр их хоёр эдийн засгчаас бас асуумаар байна те. Яг ингээд баялагын сангийн хуримтлалын сан, ирээдүйн сан гэдэг ишээгээ холбохдоо энэ аль зохицуулалт нь илүү оновчтой вэ? Яавал иргэдэд яг онлын хувьд ч юм уу тэгш хүртээмжтэй байдлын хувьд инфляцийг өдөөхгүйгээр үр дүнтэй байх шийдэл нь юу нь юу гэдэг вэ? Яг энэ асуудал дээр. За оюутлын ордын гэрээ анх боловсруулж байгаа ч гэсэн засгийн газраас анх хөргөн барьсан төсөл дээр бол хувь эзэмших тухай байгаагүй шүү дээ тийм ээ. Одоо ч гэсэн тухайн сайд нар хэлдэг. Тэгэхээр тэр усуд нь парламентаар хэлцэх явцад хувь эзэмших тухай асуудал болж хувирсан. За манайх шиг дөнгөж уул уурхайн салбараар нь хөгжиж эхэлж байгаа эдийн засгийн нөөд дөнгөж нөөд хэлэх гэж байгаа жижиг эдийн засаг шүү дээ тийм ээ. 20 гаруй тэрбум доллар. Тэгэхээр ийм эдийн засгаар бид нар айхтар өөрөөсөө мөнгө гаргаад хөрөнгө оруулалт хийгээд авах боломж нь угаасаа хязгаарлагдсан байна. Тэгэхээр ийм нөхцөл бид нэр хөрөнгө оруулагч биш
Тэнцээ зүгээр нөгөө амнатаа авдаг те. Төлбөрөө авдаг байх нь чухал. Одоо тэр хувь эзэмшигч гэдгээс болоод бид нар одоо өнөөдөр бахан өрийн тухай асуудал үүслээ шүү дээ. Хэрвээ тэр үед хувь эзэмшигч тухай шүү дээ. Хувьчин ер нь явж бид нарт ер нь заавал 34 ч биш нэг ч хувь багтал болно шүү дээ. Нэг юм уу 3 ч юм уу те. Тэр илүү хувь эзэмснээр бид нар тэр нөгөө 51% шиг давуу ирэх огт идэхгүй байна шүү дээ. Тэгэхээр нэг нь 51% биш бол тэрнээс 3 51 50% хооронд бол онцгой ялгаа байхгүй тий. Тэгэхээр бид нарт илүү нөгөө баялагын сандаа орлого оруулах тий баялагаа ашиглах зорилгонд төлөхөө болохоос биш. Тэн дээр хувь эзэмших нь бол манайх шиг эдийн засгт одоогоор чухал асуудал биш л гэж үзэж байна. Хувь эзэмшсэн бол компанийнхаа үйл ажиллагаанд оролцож хянах хэрэгтэй. Нэг талаас нөөцөө төлбөрийг ахиу авч явах нь амар. Гэтэл та 3/1-ийг эзэмшдэг хувийнхаа компани үйл ажиллагаанд ерөөсөө оролцдоггүй. Дээрэн зээл аваад. Тэгээд тэр менежментийн нөгөө талцаа хариуцдаг. Тэгээ гаргасан зардлынхаа хуваар шагналаа авдаг. Тэгэхээр монголчууд тэр техникийн инженерингийн бүтээн байгуулалтын ажил, санхүүгийн ажил дээр нь хянж оролцох эрх зүйн зохицуултыг гэрээний зохицуултыг бид нар нэмэх хэрэгтэй. Хэрвээс хуваасаа татгалзахгүй бол тэрийг ерөөсөө чадахгүй чинь ганцхан Рио Тинтол чаддгийг аймар юм байхгүй гэдэг бол худлаа. Монголчууд тэр байтугай том төсөл төр дэлхийд даяар ажиллаж байгаа залуучууд зөндөө байна. Хэлсэн агуулгаасаа бас энэ ярилцлага төгсгөе гэж бодож байна тий. Шинэ засгийн газар зандан шатар ерөнхий сайд яг мэдгдсэн тий. Төрийн оролцоог хамгийн бага байх бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд тууштай ажиллана гэж мэдгдсэн байгаа. За та бас төрийн өмчийг улс төрөөс ангид байлгах тухай асуудлыг өнөөдөр хөндөж байна. Их баяр эдийн засагчаас бас яг энэ 26 оны төсвийн төсөл болоод засгийн газрын бодлого зэрэгт ингээ боддоор яг төрийн өмчөөсөө салъя. Төрийн өмчийг бууруулснаар тим өгөөжийг бий болгоно гэсэн хамгийн гол зохицуултууд нь хангалттай шингэж чадсан байна уу? За яг төрийн өмчийн тухай ярих юм бол одоохондоо айхтар онцлог зүйл болоо. Тэгэхдээ 24 оны сонгуулийн дараа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 7 сард баталсан тийм ээ. Түүний дараа төсвийн тодтгол хийсэн. Тэгэхээр энэ засгийн газрын хөтөлбөр тодтгол хоёрын хамгийн том одоо толгой дээр гарч ирэх юм да. 14 мега төсөл байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм байдлаар бид нэр хандлага маань л нөө төрийн оролцоогоо улам тэлэлгсэн бодлого яваад байгаа байхгүй. Гэтэл одоо засгийн газрын сая улсын хурлын өргөн барьж байгаа дараагийн 5 жилийн төлөвлөгөө шүү дээ. Уг нь бидний төлөвлөгөөний гол бичиг баримт маань 5 жилийн төлөвлөгөө байхгүй юу? Засгийн газрын хөтөлбөр биш. Тэгэхээр энэ хоёрын ялгаа бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Уг нь бидний төлөвлөлтийн бичиг баримт бол 5 жилийн төлөвлөгөө. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр одоо ёстой яг энэ ярьж байгаа асуудлуудаа бүгдийн зөв тусах хэрэгтэй. Төрийн оролцоо багасгах гэж бол арга замуудаа. Энэ дээр жишээлбэл нэг байж болох хувилбар нь бол одоогор бол манайд яг нэг хууль эрх зүгээр засгийн газар бол төрийн өмчийн ямар ч компаниг байгуулж болж байгаа шүү дээ. Тэр юу хийдэг нь хамаагүй те. Эмнэлэг байж болно, сургууль байж болно, зүгээр судалгаа хийдэг те. Хэдэн залуучууд суулгаад төрийн өмчт үйлдвэрийн газрыг нэрлэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хязгаарыг зохицуулж өгөхгүй бол парламентод баг байхгүй их засгийн газар байгаа те. Төрийн өмчийн хичнээн том компанийг засгийн газар тухайн жилд байгуулж 20 ч байгуулж болно, 30 ч байгуулж болно. Бид нар энэ талаа багасгах гэж оролдоод байна шүү дээ. Гэтэл нөгөө талд нь төрийн өмчийн компани хэдэл бол хэдээр байгуулах эрх засгийн газарт байж. Тэгэхээр энийг хууль эрх зүйн зохицуултыг хийж өгöd нөгөө оролцоог нь багасгах гэж байгаатай адилхан засгийн газар шинээр төрийн өмчт үйлдвэрийн газар компани байгуулах эрхтэй. Нөгөө талаар нөгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтын замаар төрийн өмчт үйлдвэрийн газрууд байгуулчихж байгаа шүү дээ. Одоо жишээл сайн шандын газрын төс боловсруулах үйлдвэр гэдэг ч юм уу хөрөнгө оруулалт хийж байгуулж дуусан гут нь төрийн өмчт компани болгоод. Тэгэхээр нөгөө байгуулж болох эрх нь хязгаарлагдахгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй эх 5 жилийнхаа төлөвлөгөөнд бид нар энэ талын зохицуулалтаа илүү сайн тусгаж өгөх шаардлагатай болоо гэж үзэж байна. Төрийн өмч ярихаар бид нар дахиад хэлэхэд төрийн өмч гэдэг бол ард түмний өмч гэсэн үг биш ээ. Энэ бол намын мэдлийн асуудал. Тийм болохоор энийг бүгдээрээ нэг сайн ойлгомоор байгаа. Төрийн өмчийг хувьчилж иргэдэд хувьцаа эзэмшүүллээ гэдэг маань үндэсний бодлого барьж явах хэрэгтэй юм а 50-д тууцлаа гэсэн үг биш ээ. Хяналтын багц тэртээ дөрөв засгийн газарт байна. Харин монголчууд өөрсдөө хувьцаа эзэмших юм бол өнгөрсөн жил 5-7-оос бид нар хувьцаа аваад гайгүй мөнгө авсан шүү дээ. Нэг удаагийн тэр даргын шийдвэрээр өгч байгаа нөгөө цагаан сарын өмнө өгж байгаа гордлого энэ төр биш. Байнга авах энэ нь бол илүү их ашигтай. Тэгэхээр ингээ үе шаттайгаар энийг өөрсдөө монголчууд эзэн болж тэн дээрээ суух хэрэгтэй байна. За ингээд энэ эдийн засгаа бид нар хит төрцөн төвлөрснөөс задалж чөлөөтэй болохгүй бол бидний нөгөө чөлөөт нийгэм маань зүүд болох гээд байна. За энийг одоо хүмүүс маань ялангуяа залуу үе маань их анхаарч тал талаас нь шахаж энэ бодлого тодорхойлж байгаа хүмүүсийг жоохон их оронж байлгаасаа гэж
эх орон маань эрх чөлөөтэй байх шүү дээ. Энэ бол зөвхөн одоо энэ парламентын биш монголчуудын 100 жилийн мөрөөдөл байхгүй. Эдийн засаг маань яг эсрэг яваад байна. Энийг л анхаараас. За их баярлалаа та бүгдэд. За тэгээд бодлогын гаргалгаа чиг шулуун байж бас Монголдо хэрэгтэй шийдвэр гаргалтуудыг тасралтгүй хийх байхаа гэдэгт итгэлтэй байна. Цаг гарган манай хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Үзэгчдээ бид та бүхэнд анализ, засаглал ба зах зээл хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Хамт байсан баярлалаа. Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Зорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ.